Би MI сургуулиуд байгууллагад 20 жил болсон учраас одоо бол зөвхөн бидний төлөө биш. Ер нь хамтын ажиллагааны талаар их сонирхолтой болж байсан үед учраас ялангуяа хөдөө орнуудад тусламж хэрэгтэй байгаа улсуудын төлөө хамтын ажиллагаа явъя. Ийм талаар санаа бодол хуваалцаад өнөөдөр энэ хамтын ажиллагааны үр дүн гарсан юм а гэж бодож байгаа. Дээд сургууль 4 жил сурсны дараагаар нийгэмд явна. Тэндээс өөрийн ажлын байр суурьтай болж байна ийм утгатай байгаа учраас ямарсан жил бүрэн 10 хүүхдүүдийг аваад 10 хүүхдийн ирээдүйн яг амьдралын суурийг яг тавьж чадвал миний сэтгэл их гоё болж байгаа. Би бага ахта ном унших туртай хөгд байсан. Зурагтч үзэн мэдээнд бүр илүү сонирхолтой. Сурвалжлагчийг яаж мэдээг хөтөлж дамжуулж байгааг харах надад урам зориг мөн сэтгэлийг минь ч ихсэн хөдөлгдөг байсан. Яг тэр мөчөөс эхлээд би сурвалжлагч болохыг маш их хүсэж байсан. Үнэхээр бага байсан ч гэсэн 7 настай миний хувьд энэ бол маш том мөрөөдөл минь байсан. Анги дэвшийн хэрээр тэрхүү бага насныхаа мөрөөдлийг багаар мартчихсан юм шиг санагддаг. Ахлах ангидаа ороход надад миний нэг санаа зовоож байсан зүйл гэвэл хэрвээ их сургуульд орвол их сургуулийн минь төлбөрийн төлөх хинч байгаагүй, ямар ч бололцоо байгаагүй. Гисэн ч гэлээ надад найдвар төрж байсан. Тийм болохоор би яштэй мөн гадаад хэлэндээ ч гэсэн бэлдэж байсан. Нэг өдөр дэлхийн зам болон MIU дээд сургууль хамтарсан тэтгэлгийг сонсоод энэ л миний ганц олдох боломж юм байна гэдгийг мэдрээд материалаа өгөөд шалгалтаа ч гэсэн өгөөд үзсэн. Түүний дараачаар тэтгэлэгтээ тэнцээд маш сонирхолтой зүйл болсон юу вэ гэвэл мэрэгчлээ сонгох яг тэр агшинд миний нүдэнд туссан зүйл хэвлэл мэдээлэл харилцаа холбоо гэх сэтгүүлчийн мэрэгжлийг хараад би гинт зог туссан. Миний бодолд орж ирсэн зүйл гэвэл би багада сурвалжлагч болохыг маш их хүсэж байснаа эргэн дахин сансан. Иймхүү хүсэж мөрөөдж байсан энэ мэрэгчлэрээ хичээнгүйлэн суралцсаны үр дүнд одоогоор би 1-р курсээ амжилттайгаар төгссөн байна.